Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За YouTube дээрээ шинэ бичлэг оруулаагүй бүр маш их удсан байна. Тэгээ та хэдийгээ бас зөндөө их саналаа энэ 4 сарын хугацаанд. Маань 100-аас хойш ерөөсө бичлэг оруулж чадаагүй. Яагаад гэвэл хүүхдүүдийн зуны амралт эхлээд тэгээд хүүхдүүдтэйгээ хүүхдэд дарж исэн болохоор ерөөсө цаг зав ерөөсө болохгүй байлаа. Тэгээд дээрээс нь сая манай охин маань нэгдүгээр ангид ороод тэгээд сургуультай тасгаад даалгавар малгаараа ид сурах гад маш их хугацаа шаардлаа. Тэгээ одоо л нэг юм тасаад гайгүй жигдэрх юмда ороод тэгээд одоо гой буцаад YouTube дээрээ бичлэг хийх цаг завтай болж байгаа одоо бүр үнэхээр их баяртай байна. Яг тэгэхээр саяны одоо 4 сарын хугацаанд би яг ингээд хүүхдүүдтэйгээ үлдээд ясан чинь YouTube, Instagram ерөөсөө этгэвтэй хөтлөж чадахгүй байсан чинь би чинь ямар амар ганцаардсан юм бэ гэдгээ ойлголоо. Ингээд YouTube-ийнхээ ачаар, Instagram-ийнхээ ачаар ингээд ярих хэрэгцээгээ гаргаад тэгээд ерөөсөө ингээд ганцаардахгүй яваад байсан юм биш гэдгийг ойлголоо. Тэгээд та хэдтэй надтай хамт байдагт үнэхээр их баярлж байна. Тэгээд энэ болохоор гэхдээ миний яг энэ суваг дээр оруулж байгаа хамгийн анхны бичлэг юм шиг харагдаж байгаа. Гэхдээ надад өөр нэг YouTube суваг байдаг. Talking Toddlers суваг гэдэг нэртэй. Тэгээд Talking Toddlers Instagram хаягтай минь холбоотой. Тэгээ би тэр суваг дээр илүү одоо ээж хүн гэдэг талаасаа хүүхдүүдийн дэлгэцэн хэрэглээний талаар дэлгэцэн хамаарлаас хэрхэн яаж гарах уу, дэлгэцэн хамаарлыг яаж үүсээд байдгийг гэх мэт. Тэгээд дээрэс нь ээжүүдийн төрсний дараах сэтгэл готрал, би өөрөө сэтгэл готрлаасаа яг яаж гарсан гэх мэт тийм зөвлөгөө мэдэж авсан зүйлсүүдээ уншиж ойлгосон зүйлсүүдээ хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдийн хөгжил гих мэт одоо илүү ээж хүний талаасаа бичлэгүүд оруулдаг. Тэгээ би энэ суваг дээр болохоор илүү одоо хувь хүний талаасаа арай чөлөөтэй тийм эмэгтэй хүн гэдэг талаасаа ч юм уу тиймэрхүү бичлэгүүдэд оруулж ий гэж бодсон. Тэгээ яа тэгэхээр миний Talking Toddlers суваг дээрээ би зөвхөн одоо ээжүүд хүүхдүүдийн талаар бичлэг оруулахаас гадна юу яадаг гэсэн бэхгүй манифестийн талаар бичлэг оруулдаг. Тэгээд бас амьдралын утга учирын талаар бичлэг бас оруулдаг байсан. Тэгээ тэрийгээ би ингээд салгаж аваад тусдаа яг хувийн хаягаа нээж байгаа тэрэн дээрээ илүү чөлөөтэй гоё яри. Яг гэвэл энэ амьдралын утга учир, орчлон ертөнц, оршихуйн талаар би маш их уншиж ойлгож шин зүйлсүүдийг мэдэж авах дуртай. Гэхдээ тэр маань ингээд ээж хүний талаасаа ээжүүдтэй холбоотой мэдээлэлтэй маань тэр бүр огтлцохгүй байгаа учраас би ингээд салгаж аваад тусад нь оруулъя гэж бодлоо. Гэхдээ дээрэс нь бас надад зөндөө олон юу байна, сонирхдаг зүйлсүүд байна. Би өөрийгөө болохоор дотроо ингээд хобби цуглуул хоббитой гэж тодорхойлдог аахгүй яг хүмүүс нэг тэгж ярьдаггүй. Яа тэгэхээр би дуулах, бүжиглэх, зурах, будах, пазл эвлүүлэх, уулан даврах, дугуй унах гэд надад маш олон хобби сонирхдаг зүйлсүүд байгаа. Ном унших гэх мэт. Жишээ нь би хизээш ном уншихгүй байна гэж юусоо байдгүй. Би ямар нэгэн ном заавал уншиж идэг. Гэхдээ би юусоо ингэж тэр номыгоо юу яа заавал дуусгая. Эхнээс нь заавал бүгдийг уншия гэж юусоо яадаггүй, баригддаггүй. Би 4-5 ном зэрэг эхлүүлчихдэг. Тэгээ би эсвэл зарим номнуудыг ингээд яг уртлын гарчиг хэсгээс нь харж агаад хамгийн сонирхож байгаа, мэдхийг хүсэж байгаа бүлгүүдээ түүж уншаад тэгээд тэр номоо ингээд хаачдаг. Тэгээд би Kindle-тэй учраас Kindle дээр маань бүр хэдэн зуун номнууд байж идэг. Тэгээ би баян олон төрлийн зүйлсүүдийг ингээд суралцаал, мэдэж аваал байж ах туртай. Тэгээд миний мэдэж авсан уншиж суралцдаг зүйлсүүдээс одоо яг ээж хүний гүдэгтэй маань ингээд тэр бүр огтлцдаггүй зүйлсүүдээ би энэ суваг дээрээ оруулж ий гэж бодлоо. Тэ дээрэс нь ингээд одоо эмэгтэй хүн чинь нэг тийм одоо girl talk гэдэг юм одоо охтын яриа гэдэг ч юм уу те эмэгтэйчүүдийн яриа гэдэг юм аягүй дутагддсан байна. Хэдийгээр би энд ингээд гэр бүлэрээ нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа боловч ингээд манай нөхөр чи эрэгтэй хүн учраас ерөөсөө ингээд нэг тийм эмэгтэй хүний ярих хэрэгцээг ингэж бүрэн гаргаж чадахгүй байхгүй. Би ингээд тэгсэн тэгмээр байгаа одоо чинь би ингээд хумс авсан гэл ингээд би ингээд хумс наасан ингээд үзүүлнэ штэ. Тэнгуут маань нөхөр за бараг л гоё матч гэж хэлэхгүй дээ. Тэнгуут ингээ октоодтай тийм юмаа ингээ ярингуут амар гоё кайфтай байгаа байхгүй. Хаанаас авсан хит гэжсэн. Би одоо ийм наамаар би ийм цавуу мавуу гэл. Тэгэл дээрэс нь Монголд тэдэн төгрөг гिжилээ. Миний энэ будалт ингээд би маникюрист охинтойгоо ингэж ярьсан. Тэд дээр хийлгсэн. Cherries одоо гэдэг мөнгө гэл ингээл аюу гоё ярьж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл октоодтай хамт ингээл иймэрхүү юм ярингуут ингээл нэх гоё сэтгэл сэргээл. Гэхдээ би ингээд нөгөө хүүхд энд байдаг найзууд маань ерөөсөө
бүгдээрээ хүүхдгүй хүүхдтэй ганц найз байсан чинь буцаад Монгол явцсан. Тэгээд энд байдаг найзууд маань дандаа хүүхдгүй болохоор ингээд цаг зав ерөөсөө таардгүй. Тэр найзуудын маань завтай цагаар би хамгийн завгүй. Миний завтай цагаар бусад найзууд маань завгүй байдаг учраас ингээд тэр болгон уулзаж чаддгүй. Тэгээд би яг нэг тийм girl talk тийм охтын яриа, эмэгтэйчүүдийн яриа, одоо сарын тэмдэг feminine energy гэдэг нэг тийм гоё хувийн одоо бэлгийн амьдрал sex mix гэдэг тиймэрхүү яриагаа би ингээд ийм хувийн сувг дээрээ гоё ярилцмаар аахгүй. Тэ дээрээс нь ингээд гоё одоо амьдралын утга учир, оршуу ертөнц те одоо ямар гоё ертөнц ямар гоё ид шидийн байдаг вэ гэдэг талаар ч юм уу. Тэр чинь бол яг миний ээж хүн байхтай ямар ч холбоогүй байгаа зү. Тийм болохоор би энэ сувг дээр ингээ гоё чөлөөтэйгээр өөрийнхөө бусад сонирхлын талаар илэрхийлжээ гэж бодоод энэ сувгаа нээлээ. Тэгээ та хэд маань надтай хамт байгаарэ. Тэгээ өнөөдөр бүгдээрээ манифестийн талаар ярих болно. Гэхдээ манифестийн талаар manifest ингэж хийн мин гэж юусоо би тийм юм ярихгүй. Миний Talking Toddlers сувг гэдэг channel дээр маань юу байгаа плейлист дотор манифестийн шинжлэх ухаан гэдэг плейлист байгаа. Хэрвээ та хэд манифестийн талаар сурмаар байх юм бол тэр плейлистийг үзээрэй. Би өөрөө ингээд ямар нэгэн зүйлийг ойлгож авахаараа зүгээр л ингээд юм байдаг гэд сонсоод өнгөрдөг хүн юусаа биш байхгүй. Одоо жишээ нь чи ингээд манифест гэд одоо жишээ чи ингээд тэмдэглэл бичээд хүсэж байгаа юмаа ингээд биелсэн гэд бичингууд чиний хүсэл чинь биелэн гингууд би тийм үү гэд ингээд зүгээр бичдэг хүн биш байхгүй. Би яагаад бичингууд тэр манифест ингээд биелээд байгаа. Яг тэр манифестийн цаана яг ямар логик, ямар одоо шинжлэх ухааны үйл явдал явагдаад байгаа болохоор миний бичсэн юм билээд байгаа гэдгийг би бүр тэр цаад учир шалтгааныг нь ойлгож санаа амардаг хүн болохоор анх 3 жилийн өмнөөс миний ингээд манифест биелсэн чинь би бүр ингээ гайхаад үнэхээр биелчлээ гэж үү? Энийний цаана яг юу болчих вэ? Би сая яаж биелүүлчих үү гэдгээ ингээд ойлгох гээд манифестийн талаар би бараг 10 хэдэн ном уншаад за окей эн чинь ийм юм бэ штэ. За үнэхээр биелдэм биш үү? Үний юм байна гэд мэдэж авсан байхгүй юу? Тэгээ одоо би яг тэр үед юу болсон бэ гэдгийг та хэдтэй хэлж өгье. Энийг бүр энгийнээр хэлэх юм бол те одоо жишээ нь хүн өвлийн илгэн дээрээ кофе ууж болтгүй гэж хэлээгээ хэлчих юм бол тийм үү за би тэгвэл кофе уухгүй гэж хэлэх хүн би биш байхгүй юу? Би яагаад тэр миний өвлийн илгэн дээрээ кофе уух нь миний одоо илэг хотоод гидсэнд яг яаж миний одоо цус мусны эргэлтэнд яг яаж нөлөөлөд юунд буруу болоод байгаа болохоор ууж болохгүй юм гэдэг тэр нэг анатомийн биологийн учир шалтгааныг би мэдчихэж яг өглөн кофе уухгүй юу гэдгээ би шийдэх тийм хүн байхгүй. Тийм болохоор яг цаад учир шалтгааныг нь ойлгож байж санаа амардаг хүн учраас би манифестийн учир шалтгааны цаанаас нь ойлгож иж тэгээ санаа амраад өөрийнхөө амьдрал дээр маш олон зүйлсүүдийг манифест хийж биелүүлж исэн. Тэгээ би бүр өөрийнхөө яг бодит туршлагаас би ийм арга хэрэглээд ингэсэн чинь миний манифест биелзээ гэдэг юмудаа та хэдтэй гоё ярих болно. Тэрнээс өмнө яг яагаад манифест биелдгийг гэдгийг нь хэрвээ та ойлгочих юм бол бүх зүйл бүр хэд дахин амархан болно. Тэгэхээр миний Talking Toddlers сувгийг монголоор очив. Тэр channel руу маань ороод би энд ороод ингээд бичлэгэнд ороо меншн хийчихье. Тэрнлүү ороод ингээд юу ачи линкээ тавьчих. Тэгэнгუთ тэрнлүү ороод плейлист дотор манифестийн шинжлэх ухаан гэд плейлист дотор бичлэгүүд байгаа. Цуврал бичлэгүүд тэдрийг гой сонсоорой. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ манифестийн талаар ярихдаа хамгийн онцлог нь юуны талаар ярих вэ гэхээр би яаж 1 сарын дотор 15 сая төгрөг манифест хийсэн бэ гэдгийг та хэддэг одоо хуваалцъя. За, энэ миний хамгийн анхны хамгийн том манифест байсан байхгүй юу? Тэгээ энэ биелсэн чинь би бүр ингээд би 1 сарын дотор 15 сая төгрөг үнэхээр ч ихнээсээ манифест хийчлээ гэж үү? Би чадлаа гэж үү? Энэ яг юу болчих вэ гэд ингээд мэдлага дотор бүр ингээд mind blown гэж ярьдэн штэ тий. Болоод тэгээ би бүр ингээд манифестийн талаар бүр илүү эрчимтэй, илүү идэвхтэй судалж эхлээд тэгээд бүр маш сайн ойлгоод тэгээ би энэ талаараа ингээд та хэдтэй гоё плейлист бүр цуврал бичлэг болгоод оруулсан байгаа. Та тэрийг үзээрэй. Тэгээ би өнөөдөр тэгтээ би тэр бичлэгэн дээр энэ 15 сая төгрөгийн талаар ерөөсөө огт дуртаагүй яриаггүй байгаа. Яагаад гэвэл тэрэн дээр би зөвхөн манифест гэж юу юм?
яагаад үнэн байдгийг, яаж манифестыг ашиглах юм бэ гэдэг талаар ярьсан. Тэгээ энэ яг миний амьдрал дээр яаж биелсэн бэ? Юу болсон бэ гэдгийг одоо та хэдтэйгээ хуваалцъя. За би сарын дотор 15 сая төгрөг манифест хийсэн. Энэ 2022 онд болсон. 3 жилийн өмнө. Яг 3 жилийн өмнө яг 10 дугаар сард. Одоо ч 10 дугаар сар штэ. Тэгээд юу болсон бэ гэхээр тэр үед одоо манайх гэр бүлээрээ ингээд Тайванд амьдардаг байхгүй юу? Тэр үед бид нар Монголд байсан. Тэгээд манай нөхөринд мастерс сурах гад тэгээд 9 сард нь эндээ ингээд хичээл нь эхлээд ингээд одоо намайг 2 хүүхэдтэй маань ингээд Монголд үлдээгээд өөрөө за ингээд тэнд одоо байр сууц ажил олоод тэгээ бид гурыг татнаа гэд ингээд төрүүлээд явсан. Гэхдээ ингээд төрүүлээд явахдаа надад нэг өөрийнхөө ингээд боломжоор нэг 300 мянган төгрөг үлдээгээд тэгээд өөрөө бас тэндээ очиод тэр чинь одоо байр маяр гэ зөндөө олон их мөнгө хэрэгтэй штэ хүн чинь гадаадд ирж яхад тэгээд бас ингээд мөнгө зөнгөө аваад тэгээд явж исэн. Тэгээд тухайн үед би чинь Монголд хадмын даа юу асан 300 мянган төгрөгтэй 2 жоохон хүүхэдтэй үлдчихэж байгаа шүү дээ. 3 4 хүн настай 2 жоохон хүүхэдтэй би ганцаараа тэгээд ямар ч ажилгүй гэртээ хүүхэдтэй хардаг эмэгтэй үлдсэн. Тэгээ би яг яаж одоо нөхрийнхөө араас явах уу гэдэг уучраач мэдгүй виз мизээч материалаа бүрдүүлээгүй ингээд би ганцаараа Монголд үлдчихэж байгаа. Тэгээ би тэр үедээ ингээд эхэндээ бүр үнэхээр ганцаардаад ингээд манай нөхөр байхгүй 2 хүүхэдтэйгээ ингээд байгаад амар их сэтгэлээр унаад эхэндээ тэгжсэн. Тэгээл ингээд нөхрийгөө санаал ингээд надад тэгээ би бас ингээд өөрөө ямарч одоо юугүй хүүхдүүдтэй ингээд хэрэгтэй юмыг аваад 300 мянган төгрөгтэй үлдсэн. Тэр чинь ингээд хаанаач хүрэхгүй дорол дуусч байгаа шүү дээ. Тэгээ ингээд мөнгөгүй үлдсэн байгаадаа ингээд жоохон гутраад жоохон хэцүү санагдаад тэгээ эхний 1 сар бол би ингээд амар юу басан. Уйлсан. Бах уйлсан. Ганцаараа үлдсэн. Яг хөө гэхдээ би бол нөхөртөөгөө уцаар ярихтаа ингээл бүх юм зүгээр байгаа юм шиг л хүүхдүүд ингэж जैन тэгж जैन цэцэрлэгтэй явж जैन ингээл тэгжсэн. Тэгээд нэг өдөр би ингээд сэтгэлээр унаад тэгээд бүр уйлал байсан. Би бүр сүултээ бүр яагаад уйлаад байгаа бүр ойлгохоо болоод тэгээд ингээ уйлж жаад гинт ингээд миний сэтгэл ингээд бүр хов хасан болоо за гинт миний сэтгэл одоо цэлмэд гэх юм уу ингээд бүр нэг амгалан тайван болоод ингээ бүр гөлрөөд би бүр ингээд нэг санаа амраа тэгээд нэг сэтгэл онгоосон байхгүй тэр үед тэгээ би ингээд юмыг бүр арай илүү тэр үед ингээ боддоор харж эхэлсэн. За би ингээд одоо уйлаад яах вэ? Би одоо ингээд одоо гутраад яах вэ? Ерөөсөө ингээд одоо амьдралаа бодъё. Би юу яа? Ямар нэгэн байдлаар мөнгө олъё. Тэгээд би юу яа? Хүүхдүүдээ аваад нөхрийнхөө ороос аль болох хурдан Тайван руу очие гэж яг шийдвэр гаргасан байхгүй. Өмнө нь болохоор ингээд надад ингээд хитрхи ингээд миний ингээд хитрхи их бодолд ингээд миний ухаан санаа бүр дарагдсан байсан байгаа байхгүй. Одоо би ганцаараа яана гэдэг айдас төгшүүр ч юм уу мэдгүй. Тухайн үедээ надад яг юу мэдчихсэн. Одоо 3 жилийн өмнө болохоор бас мартчихж. Тэгэл одоо заримдаа ингээд би үнэхээр бас ингээд ингэжсэн. Тэр үед ингээд манай нөхөр ингээд намайг үлдээгээд хамт аваад явахгүй. Угаас ямар ч авч явах боломж байхгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгсэн мөртөө бид гурыг үлдээчлээ гэдэгт ингээд нэг тийм гомдох сэтгэл төрөөд ямар ч энэ гомдож байгаа мэдрэмжэнд маань ямар ч логик хавцалтай алга гэдгийг би мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр гомдлоо ингээд би уйлаад гаргацсан чинь би бүх юмыг ингээд боддоор харж эхэлж байгаа байхгүй. За зүгээр одоо угаасаа л ингээд маа нөхөр бол бид гурыг татна, тэндээ уучраа олно, хамт байх байр ажил төрлөө олно. Тэгээд бид гурав угаасаа араас нь хэзээ нэгэн цагт явах нь үнэн. Гэхдээ би зүгээр суугаад байж болохгүй. Би одоо ингээл зүгээр л хүүхдүүдээ ингээл байлгаал ямар ч мөнгөгүй байгаад байж болохгүй. Би одоо өөрөө бас ингээл амьдралаа бодоод байдлыг гартаа авах хэрэгтэй гэд ингээ бүр юм шийдэл бүр ингээ яг шийтсэн байхгүй. Тэгээд за яг надад ингээ хитэнд хүрэх хэрэгтэй юм бэ? Нөхрийнхөө араас явхад гэ би ингээ ботсон ингээ визний материал бүрдүүлэхэд тэдэн сая төгрөг энэ чи 3 хүний визний материал бүрдүүлж байгаа. Тэгээ дээрэс нь 3 хүний онгоцны билетний мөнгө болж байгаа. Тэр чинь бас нэг 5 6 сая төгрөг. Тэгээд ингээ хүүхдүүдийнхаа одоо наад захын анхан шатны хэрэглээний юмнууд те одоо ханиадны юм байт юм уу. Тэгэл одоо сайз гэдэг ингээ жоохон хүүхдүүд чинь айгүй бэлдэх хэрэглэх юмнууд ихтэй штэ. Тэгээд наад захын юмнуудаа ингээ бэлдээд
Тэгээд нэг жоохон хэрэглээний бэлэн мөнгөтэй ингээд явхад надад яг 15 сая төгрөг байхад болчих юм байна. 15 сая төгрөг байх юм бол би бүх юм аваад нөхрийнхээ араас очиж юм байна. Тэгээ би ингээд шууд дэвтрээсээ зүгээр нэг цаас урж аваад заяа. Ямар ч хамаагүй тэр дэвтэр. Тэгэл ерөөсөө би ингээд гой хайчлалт мэчлж янзлаагүй. За зүгээр л нэг юм дөрвөлжин уранхай цаас. Тэгээ би дээр нь ингээд 15 сая төгрөг гэд ингээд зүгээр үзгээр бичээд тэгээ би тэрийг ингээд төрөвчөндөө хийцэн байхгүй юу. Тэгээд ингээд за би одоо ингээд 15 сая төгрөг цуглуулна гэж шийдсэн. Тэгээ би одоо яг яах вэ? Яаж мөнгөтэй болох вэ? Надад одоо ямар одоо нөөц болцоо байна гэ би тэр үед бодож эхэлсэн ингээд жоохон толгой ажиллуулад тэгсэн чинь хүний тархичин биш те маш супер. Яг өөрөө ингээд бүтээе, ойлгоё гэж бодсон ингээ ухаанаа зарж байгаа юмныхаа учрыг заавал олдог хүний далд тухамсар бүр тийм ухаантай байт юм бэл. Би ингээд тухайн үедээ Talking Toddlers гээд Instagram хаягтай. Тэрэн дээрээ би хүүхдийн эрт үеийн хилээрээний хөгжил гэдэг талаар мэдээлэл оруулж ирсэн байхгүй юу? Яагаад тэгэхээр би хоёр хүүхдээ хоёулаа нэг настайд ингээ эрт хилд оруулсан. Тэгээ би хилд орохын одоо чухал ач холбогдлын талаар маш их зүйлийг ингээ уншаад ойлгоцсон байсан. Тэгээ тэр үед бас ингээд хүүхдүүд нь оройтож хилд ороод байна гэдэг тиймэрхүү асуудлууд ээжүүдийн дунд зөндөөх байсан. Тэгээд энэ бол ингээ хүүхдийн анхаарал төвлөрөх чадвартай ингээ холбоотой. Тэгээ энэ одоо хилээрээний хөгжлийг хөгжүүлснээр маш одоо хүүхдийн тархи сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйн эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой гэдгийг би ойлгоцсон учраас тэр талаар мэдээллүүдээ ингээ хуваалцдаг байсан юм. Ямар ч дэлгэцэн эрүүлийн талаар мэдээлэл оруулдаг байсан. Тэгээд би тухайн үедээ ингээд зөндөө энэ нэг одоо хүүхдийн хилээрээний хөгжлийн талаар сургалт бэлдээд тэгээд ингээд ээжүүдэд оръё гэдэг бодол надад айл эртнээс төрдөг байсан боловч би хизээч ажил хэрэг болгож байгаагүй байхгүй. Тэгсэн чинь надад яг тэрийг одоо ажил хэрэг болгоч ил да. Одоо би сургалт болоод оруулж ил да гэж шийдээд тэгээд би ингээ яг одоо яаж сургалт орох уу, яаж ямар хуу форматаар явах уу гэсэн чинь миний тархин дотор хамгийн амархан, хамгийн хурдан одоо сургалт бэлдээд ээжүүдийг ингээд одоо сургалтын группт ингээд оруулаад тэгээд ингээд оруулах тийм Instagram дээрээ бүх юмыг хийх. Би ч угаасаа тэр үед Instagram-аа л хөтлөж байгаа. Тэгээд YouTube маань дөнгөж эхэлж ирсэн. Ганц 2 хол бичлэг орж ирсэн. Тийм болохоор ингээд Instagram дээрээ бичлэг ингээд сургалт орё гэдэг тийм одоо санаа төрөөд хүний тархичин бүр тийм ухаантай байгаа байхгүй юу. Ингээд яг одоо та бүхэн ямар юг манифест хийхийг хүсэж байна. Яг тэрийгээ би биелүүлнэ гэдэг ингээд шийдээд тэрнийхээ тухай ингээд бодоод эхлэх юм бол тархичин шал өөрөөр ажиллана. Тэгээ тэр үед надад ингээд үнэхээр би хоёр хүүхэдтэй гуруулаа ингээд үлдсэн. Өөрөө бүхнийг шийдэхээс өөр ямар ч гарцаагүй байдалд орчингууд миний тархи шал өөрөөр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд би ингээд сургуульд орсон. Тэгсэн чинь хамгийн гайхамшигтай нь маш олон хүмүүс өдөр болгон бүртгүүлэл байсан. Би өдөрт л 2-3 саяар нь баг ингээд олоол байсан. 7 хоногт юм байна. Арайч өдөрт биш. 7 хоногт 2-3 сая төгрөг ингээ орж ирээдсэн миний сургалтаар дамжуулаад тэгээд тэр үед штэ юу яаж исэн бэхгүй би үнэхээр азтай. Яагаад тэр үед ингэж хүмүүс их олноороо ингээд яасан гэж бүртгүүлсэн гэж яагаад гэвэл тэр үед одоо миний ингээд энерги бүр ингээ яг шийтсэн байсан. Тэгээд дээрэс нь ингээд манифест гэдэг чинь ерөөсөө ийм юм байдаг байхгүй юу? Зүгээр ингээл бясалгаал дэвтэр дээрээ бичээл биелчдэг юм биш. Хэрвээ та ингээд ямар нэгэн зүйлийг манифест хийхийг хүсэж явах юм бол тэр зүйлийнхээ араас тэр зүйлийнхээ зүйлийг ингэж бүтээж биелүүлэхийн тулд ямар нэгэн алхам үйлдэл хийн. Харин тэр үйлдэлийг чинь ингээд хорвоо ертөнцөөс бурхан тэнгэрээс ингээд ивэгээд бүтэмжтэй болгох үе талгыг нээх тэрлүү чин дөхүүлэх одоо шин таньдаг хүмүүс, шин боломжууд гарч ирэх. Тийм одоо байдлаар манифест биелдэг байхгүй юу? Тийм болохоор та бүхэн маань ингээд хэрвээ ингээд манифест хийх хүсчихвэл ямар нэгэн үйлдэл хий. Зүгээр ингээд өөрийнхөө одоо юу intuition гэдэг чинь зүүн совинг сонсоод гадаа гараад тэр кафе руу оч гэдэг ч юм уу те. Эсвэл одоо би нэг ийм газарт ажил ормоор байлаа. Гэхдээ тэр газартаа би ингээд орж чадаагүй байлаа гэж бодъё. Гэхдээ би ингээд дараа нэг сайн дурын ажилд орсон чинь яг тэр компани ормоор байгаа компанийнхаа хүнтэй ингээд таарлдаад танилцах боломж гараад тэр хүнтэй би ингээд одоо тэр сайн дурын ажил хийж явахдаа өөрөө өөрийнхөө ур чадварыг таниулаад
Тэгээд тэр хүнтэй ингээд дотн болоод тэгээд тэр хүнтэй би ингээд танай компанид би ийм ажил хийх сонирхолтой байгаа шít гэдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар би ийм хийж чадсан шít гэдэг ч юм уу. Тэгээ хэлэнгуут тэр хүн ингээд бурхнаас ингээд нэг ийм одоо нэг юм огтлцуулж өгч байгаа байхгүй. Миний хүсэл мөрөөдлийг маань биелүүлэхэд төхөөлөх хүнтэй би сайн дурын ажил хийж байхдаа танилцдаг ч юм уу. Яг тэр шиг би ингээд шууд за би 15 сая төгрөг цуглуулна гэж шийдсэн чинь цаанаасаа ингээд миний сургалтанд ингээл хүмүүс ингээл бүртгүүлээлсэн. Тэгээд дээрэс нь бас надад нэг тийм одоо санаа төрсөн нь хүүхдүүдийнхээ ингээд би чи ингээ хүүхдүүдэд аваад нүхтэй бүх юм аваад явж чадахгүй штэ. Их юм үлдээх болно. Хамгийн чухал жижиг сажиг юмудаа ингээд аваад явна. Тэгэхээр хүүхдүүдийнхаа ингээ хэрэглэхгүй үлдээж байгаа одоо янз бүрийн тоглоомууд, шинээрээ гайгүй цэвэрхэн байгаа тоглоомууд, номнууд, тэг дээрэс нь хүүхдүүдийнхээ юм жижиг ингээд манаж ормор тэр юмуудыгаа зарчий гэж шийдээд тэгээд ингээд зар тавьсан чинь үнэхээр ингээд хүмүүс бас ингээд дорн аваад байсан. Бүгдээр ингээд бүгд ингээд зарагдчихж байгаа байхгүй. Зарим нь ингээд авах гэж жагаад боллоо гэд болчихж байгаа. Тэгэнгуут нь би ингээд за ингээд авах чи наадахын чинь одоо би 450 мянга гэж тавьсан байсан. Орыг нэг хүн 350 авчиж болох уу гэд. Тэгсэн чинь би за бүгдийн л угаасаа ингээд зарах гад мөнгө хэрэгтэй байгаа юм чинь тэгсэн мэсэн чинь нөгөө хүмүүс ингээд за авахаа болчлоо гэсэн чинь тэр ингээд бүтлгөө болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч маргааш нь яг бүтэн 450-аар нь авах хүн ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэнгуут ингээд бүтэж байгаа бүтэхгүй байгаа юмнууд бүгдээрээ миний сайн сайхны төлөө болж идэм байна гэдгийг би тэндээс ингээд ойлгож авч байгаа байхгүй. Тэгэл миний бүх юмнууд ингээд зарагдаал маш гоё ингээд азтай яваалаасан. Тэгээ дээрэс нь би ингээд нөгөө визийнхаа материалыг бүрдүүлээд тэгээд яг тэр ингээд Тайваны төлөөлөгчийн газар ингээд бүх материалаа өгчөөд тэгээ би ингээд тэр Тайваны төвөөс ингээд гарч ирээ цаг харсан чинь цаг өштэй 14:41 болж исэн байхгүй юу. Тэгээд би за ингээд ямар гоё тийм палиндром тоо гараад ирлээ гэж бодоол тэгээ ингээд утсаад алт тэгээд ингээд урагшаарсан чи яг ингээд хоёр зэрэгцсэн машин заяа. Хоёр ийм тоо яг адилхан машин биш байсан. Хоёр өөр зүгээр хоёулаа хар өнгөтэй юм хоёр зэрэгцээ ингэ зогсоол тавьсан байсан. Хоёулаа 1441 гэдэг номертой. Тэгээд яг ингээд үсэг нь өөр. Тийм байсан. Тэгэл би бүр вау энэ бол одоо ингээд бурхнаас надад ингээд чиний виз чинь бүтэн гэдэг тохио илгээж байна. Тэгээ би дээрэс нь яадаг байсан гэж ингээд за миний 15 сая төгрөг цуглуулах чаа хамгийн гол зорилго чинь би Тайван руу явах, нөхрийнхээ араас Тайван руу явах байгаа штэ. Тэгээд би юу асан байхгүй ингээд өөрийгөө Улаанбаатарын гудамжаар би ингээ алхаж байхдаа би ингээ Тайванд алхаж чинь Тайванд ямар гоё нартай байна гэдэг ч юм уу. Ингээл гоё төсөөлөл би Тайванд алхаж чинь. Тэгээд дээрэс нь бас би ингээд айгүй гоё ингээд өдөр болго ингээл тэмдэглэл бичээл би ингээ Тайванд ирсэн байна. Манай би ийм ажилд орсон байна. Манай нөхөр бас ийм ажилд орсон байна. Ийм гоё боломжууд бидэрт гарч ирсэн. Манай хүүхдүүд ингээ энэ цэцэрлэгт ороод хятад хэлээ сураад ингээд өстой мундаг байна мэн гэд тиймэрхүү юм бичсэн. Тэгээ би бүр сүулт заяа. Саяхан би бүр тэрийг ингээд самсаргүй олоод уншсан чинь ихийнх нь биелсэн мэс. Их юмд биелсэн мэс. Тэр үед би юу ч мэдэхгүй би бүр Тайванд ирж үзээгүй, Тайваны талаар юу ч мэдэхгүй нэг гар ингээл юм мөрөөдөл бичиж байгаа штэ. Тэгсэн чинь ингээд тэр бүх юмнууд ихийнх нь биелсэн мэс. Зарим нь одоо биелэх гээд ингээд замдаа явж байгаа гэдгийг би бол мэдчихээн. Тэгээд дээрэс нь айгуу гоё тийм юу ба. Одоо би чи ингээд нөгөө юу ацсан гэсэн штэ ингээд уйлаад хамаг ингээд сэтгэлээ ингээд онгойлгоцсон гэсэн штэ. Тэгэхээр бидний ингээд энэ сэтгэл доторх сав ингээд одоо сөрөг муу бодол, сөрөг муу энергиэр дүүрсэн байх юм бол сайн сайхан юмнуудыг ингээд чихгээд ингээд орж ирэхгүй. Тийм болохоор эхлээд бүгдээрээ ингээд гоё одоо сэтгэлээ ингээд хоослоод муу муухай бодол бүх юмаа ингээд гаргаад уйлмаар авил уйлаад тэгээ ингээд тэр бүхнээ ингээд чөлөөлөөд ингээд сайн сайхан зүйлсүүд, сайн сайхан ингээд боломж, аз жаргал тэр бүхэн ингээд орж ирэх тэр им орон зайг энэ дотроо ингээд гаргах хэрэгтэй юм байна. Тийм учраас л би ингээд тэр орон зайг гаргах гал тэр үед ингээд учиргүй их уйлаад байсан юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Тийм болохоор та хэд мэн бас ингээд шин гоё, шин боломж, шин зүйлсүүдийг манифест хиймээр ах юм бол доторх тэр нэг сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдээ ингээд гоё чөлөөлөөд тэгээд маш гоё эрэг зүйлсүүд орж ирэх орон зайг үүсгэрээ. Тэгээд би ингээд гоё өглөө болгон би амьдралдаа талархаж гин гэдэг тийм affirmation words гэдэг тийм бичлэгүүд YouTube дээр зөндөө байдаг штэ.
тийм бичлэгүүдийг сонсоод одоо бүр Монгол дээр хүртэл тийм би ийм юм талархаж байна гэдэг тийм бичлэгүүд зөндөө гарсан байлээ. Тэдрийг ч гэсэн ингээд би өглөө болгон сонсдог байсан. Тэгээ би ингээд манифестийн талаар бас ингээд ном уншаал. Тэгээ дээрэс нь бас тэр үед би юу идэг байсан мэхээр миний TikTok дээр нэг тийм бичлэг авсан байхгүй. Ингээд зүүн гарн дээрээ 5 2 тэг 7 4 1 8 гэдэг тоонуудыг бичих юм бол тэр ингээд чамд ингээд мөнгө аттрактл мөнгө чамд татаж ирдэг тийм тоо гэд. Энийг Grabovoi-ийн тоо гэдэг нэг тийм бичлэг ингээд миний TikTok дээр гарч ирчихгүй. Тэгээ би үгүй зүгээр гарн дээр ингээд тоо бичээд одоо юу алдах юм би зүгээр биччихье. Угаасаа би 15 сая төгрөг цуглуулад ингээд манифест хийж байгаа юм чи. Тэгээ би ингээд өдөр болгон ингээд гарн дээрээ 5 2 тэг 7 4 1 8 гэд ингээд тоог бичээд тэгээд явдаг байсан. Тэгэл үнэхээр л надад ингээл өдөр болгон тэндээс ингээл мөнгө орж ирэл. Тэгээд дээрэс нь ингээд намайг хүмүүс 2 хүүхдээ аваад Тайван руу явах гэж байгаа гэдгийг мэдээд миний хамаатан садны манай аав ээж найзууд ингээд мөнгө өгчээсэн. 50,000 занга 100,000 занга ингээд мөнгнүүд өгөө. Тэр мөнгнүүдийг бас ингээд цуглуулад сайн яваарай гэд мөнгө өгчээсэн. Тэгээд хүүхдүүдийнхаа ойр зургийн ханиадны им гэд тэр чи яг ингээд 10 11 дугаар сар байсан болохоор яг хүүтэрсэн. Тэгээд ийм ханиадны им бүр үнэтэй болсон. Им гэдэг чинь Монголд ямар амар үнэтэй хэлээ те. Тэгэл бүр им авахд л бараг сая гаруй төгрөг болж байгаа байхгүй. Тэгэл би ингээл хүүхдүүдийн Тайванд маш их бороо ордог чихтэй газар гэд маань хөр хэлсэн. Тэгэл би ингээл хүүхдүүдтэй усны гутал мотал аваал цув муу аваал зөндөө ингээд тэгээ дээрэс нь хүүхдүүдтэй хувц сунар дулаан цамц мцгийн ингээд зөндөө юм аваад тэгэл би бүх хэрэгтэй юма цуглуулад тэгэл виз маань ашгүй гоё бүтээл тэгэл гоё онгоцны билет мэлээдээ аваад тэгээ дээрэс нь манай нөхөр бас тэндээс нэг $500 өгөөд тэгээд юу яажсэн байхгүй юу. Дээрэс нь бас юу яах хэрэгтэй. Энэ бас миний маш том нууц заяа. Би нэг энэ талаар ингээд юу бараг л тэр болгон хүмүүст хэлдэггүй гэх юм уу. Яагаад гэвэл надтай манифестийн талаар яриад байх хүмүүс энднийх байдгүй. Тэгээд тухайн үедээ бас би ингээд яг яаж төсөөлдөг байсан бэ гэхээр хайрын энерги гэдэг чинь ингээд маш хүчтэй байдаг байхгүй юу. Хэрвээ та бүхэн ямар нэгэн зүйлийг манифест хийхийг хүсэж байвал тэр манифест хийхийг хүсэж байгаа зүйлээ хайрл. Тэр зүйл надад байсан байгаагүй би тэр зүйл ингээ хорвоо ертөнцид байгаад нь л ингээд үнэхээр хайлж одоо нэг тийм шүтэн бишрэгч охтууд байдэн штэ бүр амар галзуу шүтэн бишрэгт ингээл нөгөө нэг дууч муучны хараал уйлж муулал тэ тэр хүн ингээд зүгээр л дэлхий дээр ингээд оршиж байгаа. Гэхдээ тэр охины шүтэн бишрэгч охинтойгоо хамт байх үгүй нь ерөөсө хамаагүй зүгээр л ингээд хайрлал ба ингээд байж байгаа охин байдэн штэ. Яг тэр шиг та ингээд хэрвээ байр машин цашин ч юм уу те тиймэрхүү юмыг ингээд өөртөө манифест хиймээр ах юм бол тэр зүйлээ хайрл. Надад байсан ч байгаагүй ч хамаагүй зүгээр л энэ бол ингээд маш гоё ингээд тэр зүйлээ ингээд маш гоё сайнаар бод заяа. Тэр зүйлийг хайрлсан сэтгэл чинь бидний энерги хүчийг маш их нэмэгдүүлээд тэр энергиэрээ бид нар тэрийг ингээд амьдралдаа бүтээн биелүүлж яадаг. Яг гэвэл бидний өнөөдрийн ингээд амьдрал заяа. Бидний амьдрал тохиолж байгаа бүх зүйл бид нар өөрсдийнхөө энергиээр ингээд угаасаа манифест хийж байгаа. Таны амьдралд өнөөдөр ямар нэгэн юм тохиолдож гин үү? Тэрийг та аль хэдийн ингээд одоо өөртөө ингээд энергиэрээ бүтээсэн байгаа байхгүй юу? Харин тэрийг яг хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйл рүүгээ ингээд яг ингээд ухамсартайгаар чиглүүлээд энергиэрээ ингээд хүсэл мөрөөдлөө удирдан биелүүлэхийг манифест гэдэг байгаа. Тэрнээс биш угаасаа бид нар өдөр болгон энергиэрээ ингээд янз бүрийн зүйлсүүдийг ингээд бүтээгээл ингээд амьдралаа бүтээгээл байдаг. Харин яг ухамсартайгаар би яг энийг л бүтээе гэж ингэж энерги удирдах анхаарлаараа дамжуулж ингэж удирдах зорилготойгоор биелүүлж байгааг манифест гэж нэрлэж байгаа. Тэрнээс биш бид нар бүгдээрээ ухамсаргүйгээр өдөр болгон амьдралдаа бүх зүйлсүүдийг биелүүлж яадаг. Бид нар сайн зүйл тохиолдож гин үү, муу зүйл тохиолдож гин үү бүгдээр ингээд бид нар өөрсдийн далд ухамсарлах итгэл үнэмшил бидний тархиндах энерги тэдгээр зүйлсүүдийг бүтээж исэн байдаг. Тэгэхээр хэрвээ миний одоо далд ухамсарт муу энерги байх юм бол би амьдралдаа муу юмыг бүтээгээд муу юмыг ингээд татаад ах нь шүү дээ. Тийм болохоор өөрсдөө ямар энергитэй байна, өөрийнхөө энергийг гоё өргөж одоо байх нь айгүй чухал. Тэгэхээр би чи юу ярих чилээ. Тэгээд тийм болохоор хайрын энергиэрээ яг яаж ашигласан бэ гэхээр юу асан байхгүй юу? Би ингээд нөхрийгөө санаад байгаа шүү дээ. Ингээд бит хоёр ерөөсөө өмнө нь ийм удаан хол байж үзээгүй.
Иргэсэн цагаас хойш ингээл байн хамт байгаа л ингээл гэрлээл хүүхдээ болол ингээл байн хамт явж исэн. Ерөөсөө ингээд тусдаа байж үзээгүй байж хаад ингээ 2 сар тусдаа ячиж байгаа шүү дээ. Тэгээ ингээл би нөхрөөгөө сан. Тэгээд би ингээд орой олгон ингээ унтахтаа би нөхрийнхөө хажууд унтчихин гэж төсөөлөөл. Тэгээ дээрэс нь ингээд одоо нөхөртөөгөө хамт ингээ Тайванд талах чинь гэж төсөөлөөл. Эсвэл ба штэ те. Нөхөртөөгөө хамт хайр хийж гин гэж төсөөлөх. Тэр чинь болохоор одоо ингээд бид нарын одоо сексийн энерги гэдэг чинь бүр юм хүчтэй энерги гэдэг байхгүй юу? Та нар ингээд боддоо хүн ингээд секс хийлээ те маш их юм таашаал мэдрэмж авлаа. Тэрнийхээ хүчинд бүхэл бүтэн хүнийг бүтээч чинь ингээд боддоо. Секс хийлээ ингээд жирэмсэн болдоо шүү дээ. Тэрний хүчинд ингээд бүхэл бүтэн юм амьд хүн. Тэгэнгუთ тэр хүн ингээд бүр өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаантай ингээд тусдаа нэг юм бодгоо л байгаа байхгүй юу. Тэр хүүхэдтэй амьдрал дээр бүр юу ч бүтээж магадгүй. Хүн ингээд одоо бүр хүний потенциал гэдэг чинь агуу штэ тий. Хүн бүр ингээд пуужин бүтээгээд тий. Бүр ингээд хүн ухаанаараа тэр сансарт ийм одоо хар нөхөх гэж юм байгаа юм байна. Тэр бүр сансрын тэр бүр холын юмны зургийг авдаг тэр камер бүтээж чадсан биш. Бүр нэг хитэн сая гэрлийн жилийн цаана байгаа өөр галактик тэнд байгаа гэдгийг бүр ингээд одоо хүн ухаанаараа олоод мэдчихэж шít. Тим супер шүү хүний потенциал. Тэнгуут бүр тим потенциалтай хүн ингээд сексийн хүчинд ингээд бүрлдэж бий болж байна гэж боддоо тэр чинь бүр ингээд асар их энерги байхгүй. Тэгэхээр та бүхэн ингээд бүр юм нэг юм Tide Ziva гэд хаагаад үзээрэй заяа YouTube дээр нэг эмэгтэй байгаа. Ингээд тэр эмэгтэй болохоор бас ингээд хүссэн зүйлээ манифест хийхдээ сексийн хүчийг ашигладаг. Тэгээ тэр өөрөө ингээд өөртөө гар хангалах хийнгээ манифест хийхийг хүсэж байгаа зүйлээ ингээд төсөөлдөг гэж байгаа байхгүй. Тэнгууд тэр нь ингээд маш их ингээд өөрт нь ийм энерги өгöd. Тэгээд тэр нь ингээд биелцэн гэж төсөөлөд яг тэрийг ингээд хийж явах та. Тэнгууд тэр нь ингээд биелдэг гэж байгаа байхгүй. Би бол тэрийг ингээд байнга одоо тэр тухайн үед л би ашигласнаас өөр нэг ашиглаж байгаа. Тэгээд би ингээд нөхөртөөгөө ингээд хайр хийж ин гэж ингээд төсөөлөө. За би уулзсан, би Тайванд очсон. Би ингээд нөхөртөөгөө хайр хийж ин гэд. Яг үл нэр чи бит хоёр чи ингээд 2 сар тусдаа байсан маа штэ. Би ч гэсэн ингээд хүү юм чин ингээд тиймэрхүү юмыг ингээд хүсэж байгаа штэ. Тэгээ би ингээд нөхрийгөө ингээд төсөөлж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр ингээд цаанаасаа бүх юм бүтээл. Тэгээд би юу басан? Виза аваад тасалбар аваад хүүхдүүд аваад тэгээд нөхөр дээрээ очисон. Тэгэхэд манай нөхөр ч гэсэндээ нөхрийн ч гэсэндээ ингээд Тайванд хажлууд маш гой бүтчихсэн. Энд ингээд улсын цэцэрлэгт хүүхдүүд Тайваны хүүхдүүд ч хүртэл өөрөө ингээд одоо суглаагаар орж чаддаггүй хахад манай хүүхдүүд ингээд Азтайгаар цэцэрлэгт ингээд орж чадсан байхгүй юу. Тэгээд энд ингээд бидний амьдрал ингээд зөндөө олон юмнууд ингээд манифест хийгдэл ингээд бид нар өөрсдөө хүртэл гайхмаар тийм боломжууд ингээд тохиолддог байхгүй юу. Тийм болохоор таад маань хэрвээ одоо би ингээд юу асан. Тэгээ би ингээд Тайванд ирчээд юу асан байхгүй юу. За би сая ингээд өнгөрсөн хугацаанд зөндөө их мөнгө орж ирээд тэгээ бүх хэрэгтэй юм ингээд орж ирээд авчлаа. Би яг хідэн төгрөг олцсон болоо гэдгээ би ингээд сүулт ингээд дасны хулгай хараад бодож үзсэн байхгүй юу. Харсан байхгүй. Тэгсэн чинь яг 1 сарын дотор миний дансанд байна штэ 11 сая 500 мянган төгрөг орж ирээд тэгээ би тэрүүгээр ингээ бүх хэрэгтэй юм авцсан байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь надад ингээ бэлнээр $1000 байсан. Тэгээ $1000 гэдэг чинь 3 сая 500 мянга орчим төгрөг байгаа шүү дээ. Тэгээд 11.5 сая дээр тэр 3 сая 500 нэмгүүт яг л 5 сая төгрөг болж байгаа байхгүй. Яг 15 сая төгрөг. Яг 15 сая төгрөг би ингээд цаасан дээр бичээд дөрөвчөнд ээжсэн чинь тэр 15 сая төгрөгөө би ингээд манифест хийцэн байгаа байхгүй. Тэгэл би бүр тухайн үедээ ингээд бүр өөртөө итгэж чадахгүй за 15 сая төгрөг болсон юм шүү дээ гэл. Тэгвэл энэ манифест ч үнэн биш. Би яг яаж биелүүлж өгөө. Тэгэл тэр цагаас хойш би байнга манифестийн тухай ингээд сурсараагаад бүр учрыг нь болоод тэгээ би тэрийг ингээд сургалт болгоод бичлэг болгоод цуврал хичээл болгоод YouTube дээрээ оруулсан байгаа. Тэгээд би энэ доор description хэсэгт линкийг тавьчих. Та хэд орж сонсоорой. Тэгээд хэрвээ та хэд маань бас ингээд их хэмжээний мөнгө манифест хийхийг хүсэх юм бол мөнгийг хайрлах хэрэгтэй. Мөнгөнд талархах хэрэгтэй. Мөнгөний талаарх сөрөг ихтгэл үнэмшлүүдээ
олж хараад солих хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь мөнгөөрөө яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг чинь маш тодорхой байх хэрэгтэй. Одоо жишээ нь би 15 сая төгрөгөөр виз авна, онгоцны билет авна, хүүхдүүдийнхаа юмнуудыг цуглуулна, өөрийнхөө бодог шунх хэрэгтэй тос арьс ашиглахын юмнуудаа авна. Тэгээд би Тайван явна гэдэг зорилготой юу хийх гээд байгаа юм бэ гэдг нь маш тодорхой байсан байхгүй. Юу хийх гээд байгаа юм бэ гэдг нь тодорхойгүйгээр тэдэн сая төгрөг гэж ингэж одоо манифест хийн гэж бичих нь өөрөө тэр чинь ингээд төсөөлөхөд тэрнлөө ингээд энерги ингэж бүтээхэд тэр зүйлийг мэдрэхэд маш тийм юутай байхгүй. Төвөгтэй. Яг гэвэл би ингээд юу яаж байгаа байхгүй. Тайванд очсон байна гэдгээ төсөөлөх юм бол надад маш амар байгаа байхгүй. Тэр мэдрэмжийг мэдрэхэд харин ингээд маш их мөнгөтэй болцсон байна. 50 сая төгрөгтэй болцсон байна гэдэг мэдрэмж нь яг 50 сая төгрөг нь байхгүй байгаа үед маш жоохон юутай. Мэдрэхэд төвөгтэй. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Би өөрөө яг одоо юу шиг юм болно гэхээр би өөрийгөө ингээд би одоо турна би 53 кг болно гэд төсөөлж байгаа байхгүй юу? Манифест хийх хичээж авах. Тэгээ би ингээд жин дээр гараа зогссон чинь 53-ын тоо гарч ийн гэд би ингээд төсөөлөд байсан чинь юу болсон гэж. Жин маань эвдрээд тэгээ би турааг байх чинь яг 53-ын тоог надад зааж үзүүлж байгаа байхгүй. Тэгээ би буруу ягаад вэ шүү? Манифест хийгээд шүү. За би ингээд толинд харангуут ийм гой туранхай бие надад харагдчихээн гэж төсөөлийгээд ингээд толинд харангуут ингээд туранхай бие харагдчихээн гэж төсөөлөд байсан чи юу болсон гэж. Би хатгаа аваад эмнэлэгт твтээд тэгээд би хатгаа авсан чинь миний хоол идэж чадахгүй болоод тэгээд би бүр ингээд тураад хорчигоод тэгээд би яг 53 кг болцсон байсан шүү. Тэрийг би бас ингээд манифест хийсэн байгаа байхгүй. Гэтэ биний хүсэж исэн байдлаар манифест хийсэн үг гэвэл үгүй би ерөөсө хатгаа авч тэгж эмнэлэгт твтэж завхыг ерөөсө хүсээгүй. Тэгэхэд чи ингээд бүр амар сулдаад үнэхээр муухай байгаа байхгүй юу. Ингээд бүр амьсгалгаарч хүртэл ядардаг тийм болчт юм билээ. Хитрхи тийм турхаах чи. Харин би одоо болохоор ингээд дасгал хөдлөө хийгээд эрүүл хоолны одоо зуршил дадалтай байх. Тэрийг өөртөө төлөвшүүлэх нь л зөв юм байна. Биеийн жимминг бол манифест хийхгүй мэн гэдгийг ойлгож байгаа хгүй. Яг тэр шиг ямар ч зориггүй их хэмжээний мөнгө орж ирнэ их хэмжээний мөнгөтэй бол ингээд бодоод манифест хийжсэн чинь нэг хүнд бас яг ямар юм тохиолдсон би сонссон гэж тэр мөнгө нь ингээд дансад нь орж ирсэн байсан гинт. Гэхдээ нэг хүн санамсаргүй дансны дугаараа буруу ичээ тэр хүний данс руу хийцэн тэгээд банк нь тэрийг ингээд энэ алдаа гарсан байна гэдэг ингээд буцаага татаад зөв хүнийхэн данс руу ингээд шилжүүлсэн. Тэгээд тэр хүний дансанд нь хүсчихсэн 10 сая төгрөг нь орж ирчээд буцаад гараа явцсан байхгүй. Энэ бол бас нэг зориг мөнгөөрөө яах гэж байгаа юм бэ гэдгийг ингээд зориггүй байх юм бол бас нэг манифестийн төрөл дансанд нь орж ирсэн. Тэр хүнд ирсэн. Гэхдээ тэр хүнийх биш байсан. Тийм болохоор яг энэ мөнгөөрөө юу хийх юм бэ? Аялах юм уу? Зугаалах юм уу гэдгээ бодоод яг тэр зорж байгаа хүсэж байгаа зүйлээ төсөөл. Зөвхөн мөнгөнд нь хитрхи их битий ач холбогдол өгөөрэй. За ингээ энэ мэдчлэн би манифестийн талаар, оршихуй ертөнцийн талаар зөндөө олон гоё мэдээллийг та бүхэнтэйгээ ингээд энэ сувгаараа хуваалцж байх болно. Тэгээд өнөөдрийн бичлэгтээ маань хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ ажил үйлсэнд, амьдралд нь хамгийн сайн сайхан аз жаргал гэгээлэг бүхнийг хүсэн өрөө. Баяртай.